5 дугаар ангийн хүүхдээс Сухантай юу? Цэнгэнд шоу нэвтрүүлгийн өнгөрсөн дугаарт Монголын шилдэг боксчдын нэг 1992 оны Барселоны Олимпик хүрэл медаль Гавьяа Тамирчин Баяр сайхан оролцож 250 мянган төгрөгийг хойдсон юм. Исүхэ Баатар хин хүүвэ. Цаг явсан байгаа. Забуулханаас өөр юу олчихгүй юм даа. Яа. За хариулт үл хабуул гэж би явлаа. Тэгэхгүй. Баатар. 150 мянган төгрөгийн батламж. Тэрээр энэхүү хожлын мөнгөөрөө Барселон клубын авьяаслаг тамирчдад боксing хэрэглэл авч гинтийн бэлэг барихаар спортын төв ортонг зорьсон юм. Одоо тэр бэлгүүрээс биш юм байна. Ирээдүйн Олимпийн авраг болж эх орныхоо нэрийг гаргах Монголын залуу боксчдод багаас нь нууггүй дасгал сургуулилт, сайн дасгалжуулагч багш нарын заавар зөвлөгөөнөөр эрчимтэй бэлтгэл хийх хэрэгтэй байдаг. Ийм л учраас нэвтрүүлгийн оролцогч Баяр сайхан ах маань эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, боксing иж бүрэн хэрэглэл болох, шүд эрүүний хамгаалалт, бэлэдээс зэргийг үүрэг ач холбогдол хэрэглээг нь дэлгэрэнгүй тайлбарлаж худалдан авлаа. Биднээс үед бол ийм олддгүй байсан. Зүгээр ингээд гараа атгаа яваад идсэн байхгүй юм олдохгүй. Одоо зүгээр ингээд зүгээр байгаа үед энийг ингээд атгаад авах шуу бадаахгүй одоо ингээд маш хэрэгтэй. Ингээд үеийн Олимпийн медаль тамирчдын залгамж халаа болох бяцхан авьяаслаг тамирчидтай уулзаж бэлгийг нь гардуулцгаая. Одоо манай хүүхдүүд бол өсвөр үеийн улсын аварга, залуучуудын улсын аварга тийм мөн одоо гадаад төсөлд олон тэмцээнд оролцох юм ирээдүйн олимпийн аварга энэ боксing бэлэт энэ бол одоо манай одоо ирээдүйн ийм олимпийн аварга болох юм хүүхд байгаа. Тийм. Тэгээ ингээд спортын өндөр амжилт хүсье. Сайд мөксөг маа ишээ ингээ хүүхдүүдтэй ингээ өгчих тий. Тустай яг энэ чинь багтахгүй их олон биелэлтэй болчиход байна. За маа энэ цам зүтгэж түрүүнд ялчраг байгаа маа. Шүдний хамгаалт заяа. За энэ гарын юм аа ингээ гараасаа энэ одоо маш хэрэгтэй юм байгаа шүү заяа. Маш хэрэгтэй юм байгаа. Маа за энэ над юугаа авчих маа. Энэ хэрэгтэй тэгээд. Энд бол одоо яг 10 хүүхэд байрлах ортой. Тэгээ өшөө хүүхэд нэмэх юм бол энэ ч бас нэг хүүхэд нэмэгдэж болно. Тэгээ эдгээр бол энэ гал тогоотой энэ чинь хоолоо идэнэ. Битгэлийн 3 тасалгаатай. Тэгээ усанд орох юутай энэ бол одоо ингээд хоолны хийгээд бол спортын өндөр амжилт гарах бүрэн боломжтой. Тэр нь манай одоо Куб багш байгаа. Одоо Кубээс ирсэн Кубын мэрэгчлэн багш энэ бол одоо Олимп дэлхийн авраг Кубын алдартай боксчин Сталонгогийн одоо бүдийн секцнийх нь багш байсан юм одоо алдартай юм дасгалжуулагч байгаа. За энийг одоо ингээд зарим нэргүй хүүхдүүдтэй ингээд өгчин. Тэгээ одоо ингээд нийт хүүхдүүдтэй одоо спортын өндөр амжилт хүссэн зэрэгцээ мөн боловсрол телевизийнхаа хамт олонд одоо ажлын их амжилт хүсээд цаашдын их амжилт хүсэж байгаа. Ингээд бүгдөөрэнд наад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. 5 дугаар ангийн хүүхдээс Ухаантай юу? Таны мэдхийн Цэнгийн шоу нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Геоци бүрэн сургууль элцэл тавч эхэллээ. Нэвтрүүлгийн ивент итгэгч Алхаггүй Жимсний ам. Нэвтрүүлгийн ивент итгэгч Mobicom корпорац хүүхдэд зориулсан үүрэг холбооны анхны үйлчилгээ Stars. Нэвтрүүлгийн ивент итгэгч National Geographic Kids. Ихтгэхийг харгах зүрх сэтгэлийг хүн бүр. Хүнд цэцэг ичүүд огт төгөөлээ. Амралтын өдрөө ая тухта өнгөрүүлж байна уу?
Та 5 дугаар ангийн хүүхдийн Сухантай шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр Монголын үндэсний боловсрал сувлээс үзэж та бүхэнд өргөдөг үлээ. Ингээд телевиз үзэн суугаад таач бас өөрийгөө 5 дугаар ангийн хүүхдийн Сухантай юу гүй гэдгийг шалгаад нэг үзээрэй. Ингээд хонх таарснаа хичээл маань их хэвээр хонхон таа. Хонх. За манай ихний оролцогч бол 45 дугаар сургуулийн Данцка. 23 дугаар сургуулийн Үлэмжин. 84 дугаар сургуулийн Шинза. Сант сургуулийн Эдит Даруу. Өстө. 1 дугаар сургуулийн Тайна. За. Сахам цаас нөхдөдөө. За. Тэгэхээр манай ангид өнөөдөр манай ангид бас нэгэн гой зоч ирсэн байгаа. Хин гэж бодож байна? Мэдгүй гоё юу? За манай ангид өнөөдөр кикбоксинг дэлхийн авраг, мотобоксинг дэлхийн авраг амар баясгалаа хийсэн байгаа. Амрахаа янзаа өргөө байна. Мөрд манай ингэ. Сайн байна. Сайн. Сайхан амарсан уу та? Нөө сайхан. Ер нь амраах маань 5 дугаар анги дайсруу суралцдаг байсан бай. Би дахны 1-р 10 жил төгссөн. Баг байхдаа ямар хөөгт вэ? Нилээн хөдөлгөөнтэй. Баг байхдаа ер нь бол жижигхэн битэг байлаа шүү дээ. Жижиг. Ер нь бол хамгийн багтаа ордог тий. Яг сахилгууд нь тэм хөөгтлээ. За ер нь ямар хичээлдэл түү сайн байв? Англи хэл, монгол хэл, математик. Ер нь бол за би тавирал мэдээж. Сайн хичээл бол баг байхгүй байсан дээ. Сайн хичээл баг байгаагүй. Тэгэхээр бид нар амраахыг ангидаа илсүүлж авахын тулд шалгалт авна тийм ээ? Тий. За. Тэгэхээр өнөөдөр та ерөнхий боловсролын 1-ээс 5 дугаар ангийн 10 асуултанд хариулаад манай ангид илсэж орно. За. Нэвтрүүлгийн маань урд нь үзчихсэн үү? Ер нь 1-2 удаа тий. Үзсэн тийм ээ? Үзэлтэй. Танд 3 боломж байгаа. Харах, хуулах, Stars буюу зөв хариултаар аврагдах тийм үү? За. Тэгэхээр та нэг оролцогчийг сонгох хэрэгтэй байгаа. Нэг хэдий байгаа асуулт? 10 асуулт. 10. Нэг хүүхэд 2 асуултын турш тантай хамт байна гэсэн үг. За ингээд юу яач л дээ. Эхнээс нь ингээд яач ээ? Цаанаас нь нанаас нь? Цаанаас. За 1-р сургуулийн 50. Хэнцээрээ 50. Амра. За 50 ерөнхийдөө ямар хичээлдэлгүй сайн бэлээ? Бүх хичээлтэй. Бүх хичээлтэй. Харин манай мөнгө ах маань бүх хичээлдээ жоохон таарах. Гэхдээ мэдээж биеийн тамир би бол эрэгтэй хөвгөлөөр биеийн тамир туслахч бүгдэнд нь сайн байсан. Гэтэ юу штэ 5 дугаар анги гэдэг чинь бас нэлээ 10 хэдэн жил тэгээ баг 20 жил болчихлоо штэ. Тэгэхээр бас нэлээ мартагдсан баг гэж бодож байна л да. Хэрвээ та хичээлээ мартсан тохиолдолд манай ангийнхан туслана тийм үү? Туслана, сануулна. За тэгэхээр самбар дээрээсээ бүгдээрээ журнал харнаа. Ямар хичээл болоод англи хэл 4-р анги, дуу хөгжим 3-р анги, иргэний боловсрол 2-р анги, монгол хэл 3-р анги, биеийн тамир 4-р анги, эрүүл мэнд 2-р анги, хүн байгаль 5-р анги, математик 5-р анги, монгол хэл 1-р анги, биеийн тамир 1-р анги гэсэн асуултууд байна. Ямар хичээл дээ? Та би төвтэйсэн юм чинь би төвтэйс өгч. Тийм дээ. За тий. Би тавир. Би тамир 1-р. Бол математик дээр. Сайн. Математикаас л. Математик. Оо, математик чинь 5 дугаар юм биш. Ард нь байгаа тоон ангийн зааж байгаа. Тэгэхээр анги нь нэлээд хүндэрнэ гэсэн. Тэгээ хүндрэхээр оноо моноо яах вэ? Хамаагүй хэцүү шүү. Ер нь хүндрэхээрээ бол тэгээд асуулт итгэл та ингээ багаас юм авчих зүгээр юм болов уу би бодож байна. Биеийн тамир 1-р анги ч юм уу? Эрүүл мэнд 2-р анги ч юм уу? Аль нь ч яах вэ? Би дээр явах тий. Тэгээ. Би дээр. За тэгвэл бүгдээрээ амраахтаа зориулаад. Яа. Биеийн тамир 1-р анги гэсэн хичээлийг сонголоо. Асуултыг харъя. Бодох хугацаа 30 секунд. Монголын кикбоксинг холбоо хэдэн онд байгуулагдсан бэ?
бод хугацаа явж байгаа. Монголын кикбоксинг холбоо тад юу байдаг штэ. Төрийн бас байгуулах те. Монголд 2-3 төрөл байгаа л да. Холбоо. Нэг холбоо нь бол манай хоёр холбоо бай. Өөрийн холбоо маань. Тэгээд өшөө одоо Мишель кикбокс гэж байна. Өшөө юу ч бас нэг кикбоксын холбоо байдیں۔ Миний өөрөө холбоо болохоор 1998 онд байна. 98 он. Монголын баг анхны гих ба. Монголын анхны кикбоксing холбоо хэдэн онд байгуулагдсан бэ? Ер нь карате кикбокс хоёрын хооронд ялгаа байгаа юу? Байгаа. Карате болохоор нударгаараа ховттой, ясны нударгаараа тий. Ясны хөлөөрөө толгоноос доош. Кикбокс бол боксинг байлээ тий. Өвдөд хоорон толгоороо зохино. За бүтэн контактлар ба. Л та. Энэ нэлээд хүнд гэсэн үг тийм үү? Хүнд спорт ч тийм үү? Тэгэхээр ер нь альва спортыг ямар ч спорт бай, ямар ч юу ч бай, хүмүүний өөрөөс хадуурлаш шалтгаалдаг юм шиг байна тий. Тэгээ нэ кикбоксинг спорт бол эрсдэлтэй мөртлөө хүн маш олон давуу талыг хүнд өгдөг л дөө. Яг бол тэр спорт хичээлснээр биеэл рүү хөдөлж хүмүүжил суртахуун биенээ хөндлөх яг сэтгэл зүйн чадвар гэсэн гурван тий чанарыг олж авч фрам чиглэл шүү. Хаашаач унахгүй бүгдтэй болж байгаа. Тийм болохоор энэ хичээлээс хэлж явдаг. Зөв хариултыг юу гэж хэллээ? 98. За. Тань асуулт байна уу? Та хэдэн жил кикбоксер хичээлсэн? Би бол 2001 онд Японд оюутан болж яваад тэнд мэргэжлийн кикбокс хичээлж эхлээд одоо хүртэл хичээлж байна. Нийт 12 жил юм тий. Тэгээ ер нь энэ спортоор 20 жил. Яа, 20 жил л да. За. 98 он гэсэн хариултыг өгсөн байгаа. Бүгдээрээ самбар дээрээс зөв хариултыг харъя. Юу яагаад таа? Өөрийн алдаж гүйлсэн явж байгаа холбоо тий. Бас өөр холбоос байдсан болов. Тий. Байгальтаас байгаа хөө. Алчих юм бол гэж бас сандарч ин л та гэл. Хайр. Өөртөө ихтэй байх хэрэгтэй. Хамгийн гол. За тэгэхээр эхний асуултанд хариулаад 50000 төгрөгтэй олцсон. Ууба Stars боёо мөрөөдөө бий үзэх боломж маань бүгдээрээ үлдсэн байна. За хичээлээ сонгоно. Дараагийн хичээл одоо 50-наад маань нэг хичээл үлдсэн байгаа. 2 удаа явах юм тий. 2 хичээлийн турш тантай юм байна л гэсэн үг. Одоо Монгол хэл нэг нь авах юм уу? Нэгээс нэг 1 2 3 4-д өгсөө явчих юм уу? Тэгээ. Садихоо тий. Тэгээ. Ер нь би ороод нь та хоёр ороод байна. Би өөрөө Монгол хэл доороос л явчих. Доороос л явчих. За. Монгол хэл 1-р анги гэсэн хичээлийг сонголоо. Хүүхдүүд маань хариулахад бэлэн үү? Бэлэн. Сайн байна. За Монгол хэл 1-р ангийн асуултыг харъя. Монгол хэлэнд хэдэн эр шиг үсэг байдаг вэ? Бод хугацаа 30 секунд. Сайн бодож хариулах хэрэгтэй. Хэрэг шиг. Ер нь хэдэн үсэгтэй Монгол 35 ш тий. Сүүлд нь 2 моёр нэмэгдээгүй юу? Ханаас ч холоод ирсэн 2 үсэг. Зөөлөн автаа гэдэг. Тэг чи дунд зэргийн зөөлөн тэгээд тийм байдаг те. Аваахгүй. За 35 үсгэлээ. Яхахгүй. Их шиг байдаг. Би багтаа нөгөө цагаан толгойн баяраар. Их шигэр ч одоо юу гэж байгаа ш тий. Тэрнээс эрэг шиг гэдэг ш тий. Эр бас эрэгтэй эмэгтэй гэж байна тий. Гээд Ир. Ир. За ихтэйлэгдэг юм байна. Гэдэг. Яа. Вэн. Тэгээд яа вэ те? Яа.
Яа вэ те? Моя семья. Жимсний 100% цэвэршүүс. Мами Бако чихбүр бэлэгтэй. Харин бүр цэвэрхэн бас тааламжтай. Таныг цахим ертөнцтэй хязгааргүй холбоё. Харин та утсаа цэнгэлсэн. Mobicom-ын дата багцууд шинжлэглээ. Жинхэнэ амт давтагдчихгүй таашаал. Таныг цахим ертөнцтэй хязгааргүй холбоё. Харин та утсаа цэнгэлсэн. Mobicom-ын дата багцууд шинжлэглээ. Жинхэнэ амт давтагдчихгүй таашаал. Тэр Монгол хэд 3 дугаар анги хичээлийг сонголоо. Асуултыг харъя. Хариулахад бэлдээрээ өгтүүлээ. Хэлээ. За. Өгүүлбэрт ямар, хэддгээр, хэний, юуны гэх мэт асуултанд хариулагдах үгийг өгүүлбэрийн ямар гишүүн гэдэг вэ? Гэх вэ? Өгүүлбэрт ямар, хэддгээр, хэний, хэний гэх мэт юуны гэсэн асуултаас гэх мэт асуултанд хариулагдах үгийг өгүүлбэрийн ямар гишүүн гэдэг вэ? Өгүүлбэрийн гишүүн багнаа 76 гишүүн биш үү? Ямар хэддгээр асуух гэж байгаас тий. Юуны гэх мэт асуултанд хариулагдах үгийг өгүүлбэр ямар асуух. Өгүүлбэрийн ямар гишүүн гэдэг вэ? Одоо энэ чинь нэр хэддгээр нэр тоо асуулт хариулах үгийг өгүүлбэр ямар гишүүн гэх вэ гэхээр хариулт. Ерөнхийдөө бол өгүүлбэрт чинь өгүүлэх хүн гишүүн, өгүүлэх хүн гишүүн байцгээл байна. Ямар байц гэдэг гишүүн маань хаан юу асуулт хариулна. Байцаах гэж байна шүү дээ. Байцаах юу гэдэг? Байцаагдах юм. Байцаа гэдэг үү? Байцаагдах. Байц гэсэн гишүүн бол биш. Байц гэдэг гишүүн бол биш. Тэгвэл ямар хэддгээр юуны гэх мэт хоёулаа харъя л да ямар хэддгээр хэний юуны энэ чи юуны болтын харьяалах хамаарах мөн гэж байдаг үү те юм шиг яалгууд бол биш.
Өгүүлбэрт ямар зүгээр хинэ юу гэх мэт асуултанд хариулах. Бид өөрөө ямар ч юм бэ? Тэр одоо ингэж байна л та. Тийм ээ. Яасан гоё цагаан биж ах вэ? Тэгэл тодруулж байгаа байсан тий. Тий. Тэгэхээр чин тоддох гэж. Тоддох гэж байдаг үлээ тий. Харин тоддох юм болоо гэж бодож. Тоддох гэж шүү. Тоддох гэж шүү. Тодруулж. Ямар энэ цагаан хамар яцсан улаан тий. Ийм бата. Зайрал тоддох гэж шүү. За. Монте. За. Би тэгж бодсон. Би хариултыг авцсан. Тоддох гэсэн. Та буруу арч. Бурууараа зогсож байна. Ер нь бол бүгдээ ингээ заяа. Нэг толон тоглоё. Хэрвээ буруу байгаа тохиолдолд хариулт буруу байгаа тохиолдолд заяа. Зөв байх нь алгаад шин. Гэхдээ одоо бол заяа. Хариултыг ярина. Хариулт. Баярлалаа. Тэгээ ер нь одоо юу юм байна л да. Ерөнхий юуг нь ойлгож байгаа мөртлөө яг энэ үгээ тий үгээ нь сайн санах байна л да. За тэгэхээр чанга юм шүү. энэ чинь 3 дугаар ангийн Монголд байсан тийм ээ. 3 дугаар ангийн Монголд энэ бас нэлээд хүн асуулт тийм ээ. Гэхдээ дөрмөө мэдж байгаа тохиолдолд бид харж байгаа ингээд өгүүлбэрээ маш сайн уншаад тийм ээ. Эргээд дөрмөө сайн мэдж байгаа тохиолдолд энэ бол юу ч баха. За тодтох гэж юм гинэ. Тодтол. Яхаар тодтол цагаан. Ногоон. За хичээлүүд маань үлджээ. 5 одоо 4 гэж үлдсэн шүү дээ. За одоо ямар хичээл сонгох вэ? За одоо нөгөө байгаа иргэний боловсрол авах уу? 2 дугаар анги арай бага. Иргэний боловсрол. Үлдсэн 5 хичээл. Англи хэл 4 дугаар анги, хүн байгаль 5 дугаар анги, биеийн тамир 4 дугаар анги, дуу хөгжим 3 дугаар анги, иргэний боловсрол 2 дугаар анги. За иргэний боловсролыг авъя даа. Иргэний боловсролыг авъя. Иргэний боловсрол 3 дугаар анги гэсэн жил сонгодоо. Санал нэгтэй байгаад анзаана да. За. Суултыг харъя. Манай ард түмэн хүмүүсийн хөдөлмөрийг хүндэлж бэлэг дэмбэрлийн үгээр мэлаадаг. Тэгвэл гэр барьж байхад ямар үгээр мэлаадаг вэ? Сайхан асуулт байна да. Эсхий хийж байгаад бол тэгдэг тийм ээ. Яс шиг цагаан өчиг хөнгөн болтугай гэж. Гэр барьж байхад яаж хэлдэг вэ хаа? Ямар сайхан мэлаалагыг үг хэлдэг юм байна. Гэр барьж байхад юу гэдэг вэ? Манай ард ямар сайхан ямар сайхан амьдраараа гэдэг лээ. Нэг ойрхон байна л да. Гэр барьж байхад. Ер нь ойр шинэ байрны шинэ гэрийн тийм лайн барьд очиж үзсэн. Ажил соцсон шүү дээ. Очоогүй. Фанта ууж болно. Харахгүй жимс нэмт фанта. Таны фанта уучих айгуул ороод ирнэ. Асуу хариулт нь ороод ирнэ. Яг орж ирнэ дээ. За хариулт. Ямар яг нэг хат гэж. За. Мэдээж гэр бариад ингээд айл гэр болж байгаа шүү дээ. Айл гэр болж гэр бариад сайхан гэр байна да. Сайхан амар төвшин амьдраа гэдэг шүү дээ тий. Тийм хөлөө хэлчих санах. Амар төвшин хоёр өгүүлбэр байдаг баха. Амар төвшин өнөөртөн сайхан амьдраа гэж. Амар төвшин өнөр өтгөн тий. Өнөр сайхан амьдраа шүү дээ. Тийм хөлөө амар төвшин өнөр сайхан амьдраа. Хариултыг авлаа.
Баавэ. За, хариултыг авсан. Тэгж хэлдэг лээ те. Темхүү л утгатай. Гэрээ өрөөлтөд тусдаас ямар юм бэ? Тэр нь бол тал бүрдээ аюу өөр байдаг. Тийм гэрээгээ масцсан. Гэтэ ерөнхийдөө голцсон монголчууд амар төвшин өнөр өтгөн те. Өнөр сайхан амьдраа. Өнөр сайхан амьдраарай. Амар төвшин өнөр сайхан амьдраарай. За хамтар хариултыг харъя. Өргөөгөртөн төв сайхан өнөр бүлтэн төвшин сайхан болтугай. Баярлалаа. Агуулгын ажиллах юм те та. Яг тэтгэн нөр боловч агуулгын яг нэг юм байна тийм ээ. Өргөөгөртөн юу сайхан да дээл юм илаад штэ. Тэмэрхүүл юм ах гэж боддог бас. Эзэн мөн хідэн нэрэг тийм ээ. Урд хармаад чинь умаа хойд хармаад чинь хонь ордог тийм ээ. За. Гэтэ утга нэгтэй ер нь бол энэ үгийг бас сэрлээд авчихвал илүүдэхгүй байх тийм ээ. Тийм ээ. Төвшин сайхан гэдэг үгтэй. Өргөөгөртөн төв сайхан өнөр бүлтэн төвшин сайхан байх болтугай. Баярлалаа. За хэдэн дүртэй болсон болоо. Бум. За. 100,000 төгрөгтэй болжээ. 2 боломж байна. Данцгада баярлалаа. Баярлалаа. Эцэн давтгаас сургуулийн Данзан хамт. Баярлалаа Данзан. За дараагийн хамтсан. За. Шинзо. 84 дугаар сургууль. 84 дугаар сургуулийн Шинзог. Шинзо. Асуулт үл байна уу? Та тэгээд энэ спортоор хичээлэхдээ хэдэн удаа амжилт үзүүлсэн бэ? Ямар амжилт үзүүлсэн бэ? Ах нь яг энэ мэргэжлийн энэ тулаанаар те бокс, мотовоксоор юмнийд 10 хэдэн жил хичээлж байна. Эхлээ пост байхдаа оюутан байхаа хажуугаар хичээлж 68 тулаанд орж те 60 ялсан. Японы 4 холбооны 4 жингээ авруулж хамгийн сүүлд кикбоксing хөнгөн жингээ авах, мотовоксing хөнгөн жингээ авах 2 төлөө аврал болчиход байна. Ийм мондог хүн манай ангид өнөөдөр сурч авсан байгаа. 68 тулаанаас 60 удаа ялсан. Гайхалтай. За. Дөрөвхөн хичээл үлдчихлээ. Одоо юу авах вэ, тийм ээ? Дөрөв эцэг болсон байна. Одоо би дэмрээ авчих уу? Эсвэл дуугч авчих уу? Ман чинза ер нь л юу гэж байна. Аль багаас нь ихсэн нэр баг. Гэхдээ энэ дуу хөгжим гэхээр өөр асуулт ирж магадгүй. Тэгэхээр өөрийнхөө амархан гэж утсан асуултаасаа эхлэх нь зүгээр л баг та. Шинэ ямар хичээлд юу вэ? Бүх хичээлдээ жигд. Тийм үү. Шинэ англи дэсэ? Тийм. Англи. Тэг англи хэлтэй Стамбул да. Японд дэсэ. Японд хэлсэн бол Коничива. Бинтэр авчих уу те? За, бинтэр авчих. Бинтэр 4-р англи сонгосон байгаа. Асуултыг харъя. За. Вау, 2012 онд олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч хэн байсан бэ? Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч шүү дээ. Монголын биш те? Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч хэн байсан бэ? 2012 онд юм шүү дээ. Олимп. Олимп үзчихсэн бол Олимпиг ол сайн үзсэн. Ерөнхийлөгч нь одоо тийшээ ерөөсөө яаж байгаа юм бэ? Шинзоо юу гэж хариулт хэлж байна? Эргэлзэж байна. Эргэлзэж байна. Бас нэг зах хэмжээний хариулт байна гэсэн үг тийм ээ. Гэхдээ өөртөө ихтгэлгүй эргэлзээтэй байна гэсэн үг. Яа, олимп болохоор олимпийн тал руугаа анхаарад тий. Яг тэр цаана байгаа хүнийг харддаг юм тий. Бас нэг анзаардаггүй тий. За, хүүхдүүд маань хариултаа илгээж байгаа юу? Аргагүй жимсний амт фанта уугаараа хүүхдүүд ээ.
Ер нь Монгол хүн юм болов? Тэгээд л тэр бүхэн дууссан. Монгол юм шиг. Яагаад манайх ч олон улсд ордог юм уу? Оронлоо. Тэ Монгол хүн бол мэдээж биш. Юм бол бас тий. Олон улсын олимпийн орооны ерөнхийлөгч. Жорж Вашингтон. Биll Клинтон. Юу л боломж байгаа юу те? Одоо боломж байгаа. Харах боломж байгаа. Хэрвээ харах боломж маань гэх нь ийм багхгүй юу? Шинзон ямар нэгэн хариулт өгөөд тэр хариултыг өөрийнхөө хариулттай эргэцүүлж дүгнсний үндсэн дээрээс нэг хариултыг хадаад өгнө гэсэн. Stars буюу мөрөөдлөө биелүүлжгээ зөв хариултаар аврагдахыг хүсэх юм бол энэчээ байгаа 4 хүүхэд маань хэн нэгэн зөв хариултыг илгээсэн тохиолдолд та аврагдана гэсэн үг. Тэгээ Чинзод эргэлзээ байгаа шүү дээ. Чинзогийн юу гэв? Ямар ч боломж авч үзье. За харах гэдэг боломж авч чинь тийм ээ. За хөлбөр байна уу? Хөлбөр байхгүй. Тэгвэл юу яах вэ? Харах боломж маань устлаа. Ямар нэгэн боломж хөлбөр алгаа гэсэн байна. За одоо хэрвээ хайраас би ямарваа нэгэн хариулт авч чадахгүй тохиолдолд эдгээр 4 хүүхдийн илгээсэн хариултыг харна. Зөв хариулт байгаа тохиолдолд та урагдан байхгүй бол хариултыг харъя. Зөв хариултыг харъя. Вау. Жагрок. Сиву. Та мэддэг байсан уу? Энэ сонсож байгаа юм. Нэг зөв хариулт ээгүй байна. Мэдгүй байсан байна. Тэр одоо нэг хэд энийг бол хизээч мартахгүй байгаа юм тийм ээ? Тэрээ мартахгүй байгаа. Энэ бол бас нэлээд шинэ асуулт байсан байна. За ямар ч сан баяр хүргэе. За яа. За журнал харъя. За 177 мянган төгрөг хүрээл барайд алдлаа да. Барайд алдаад үйл шатах мөнгөнд 50 мянган төгрөг дээр үлдсэн. Баяр хүргэе. За баярлалаа. Nice. Баярлалаа. За одоо манай нэвтрүүлгийн алтан дүр байгаа да. Нөгөө нэг тэр камер руу харж агаад би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай байна гэж хэлсэн. Шээ. Тэ. За. Би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай байна. Яа. Ер нь маань тэр ямар хөө вэ? Өөр нь бол гоё нэвтрүүлэг байна. Тэгээ ер нь бол мартагдсан их байна. Тэгээд ер нь бол юу шүү дээ. Боломжтой бас мартсан юм биш үү? Хэдхэн минут ч гэсэндээ 5 дугаар анги дээр гэж очсон чадав. Аашлаа. Харин ийм хэцүү юм үсдэг юм биш үү? За тэгэхээр гарын бэлэг гардуулнаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент бүтгэгч Аргуу Жимсний хамт юу лээ? Фанта. Нэвтрүүлгийн ивент бүтгэгч Аргуу Жимсний хамт Фанта. Манайхтай хамтран ажилладаг байгууллага байгаа. National Geographic Kids. Их техникийн хайрлах зүрх сэтгэлийг хүн бүхэнд. Нэвтрүүлгийн ивент бүтгэгч National Geographic Kids. Их техникийн хайрлах зүрх сэтгэлийг хүн бүхэнд. За одоо мөнгө дүнгийн хэм бичих явах хэрэгтэй байгаа. Зүрхэн зөрүүлж байгаараа.
баярлалаа. Тэгэхээр 50,000 төгрөгөө хүүхдийн сайн сайхны төлөө зориулах хэрэгтэй байгаа тийм ээ. За. Манай өндрийн зэрэгт маань аль сургуулах ирлээ? Эйк орчлон баярлалаа. Тавдугаар энэ үеийн Ухаантайны шоу нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баярлалаа.